хүн болж төрснөө хувьд хоёр зүйлийг сурах ёстой. Нэг нь эрүүл амьдрах арга ухаан. Хоёр нь аж төрөх амь зуух арга ухаан билээ. Эрүүл энх бол хүний хамгийн эрхэм нандин өв хөрөнгө юм аа. Эрүүл амьдрах арга ухаанд суралцаж илрээгүй өвчнийг эдгэрүүлж өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх арга ухааныг эзэмшүүл эрүүл энхийг өөрийн гартаан атгаж аз жаргал баяр баясгал сайн сайхныг зохицон байгуулж болно. Эрүүл амьдрах арга ухаанаа цуврал хичээлүүд бид хамтаараа эрүүл амьдрах арга ухааныг суралцаж харилцан ярилцсан ойлголцож сайн энергийг үүсгэх эрүүл мэндийн зочныг хамтаараа зохицлон байгуулцгаая. Ус хичээл нь бидний бие сэтгэл эрүүл мэндийн төвшнийг дээшлүүлж илрээгүй өвчнийг эдгэрүүлэх өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх арга ухааныг эзэмшиж өөрийгөө зөв өдөртөн шинжлэх ухаанаа үндэслэлтэй амьдрах өвчнөө үүсэл хөгжил хүндрэх нормыг бууруулах өвчнөө эдгэрэлтийг дээшлүүлэх өв дэгш хүүхдийг хөрж өсгөх мөн хөв хүнээ эмийн зардал амьдралын дараасыг хөнгөлөх ба улсын эмчилгээний зардлыг хариулж бууруулах зэрэг олон талд чухал ач холбогдолтой мөн алс хэдийн хүн гүнзгий ач холбогдолтой билээ. Эрүүл амьдрах арга ухаанаа цуврал хичээлүүдийн зарчим зөвхөн эрүүл мэндийг ярина. Зөвхөн шинжлэх ухааныг итгэнэ. Зөвхөн эрүүл амьдрах арга ухааныг суралцаж эзэмшиж хэрэгжүүлэн эрүүл сарвал аз жаргалтай амьдарцгаая. Өвчнөд нэрвэгдүүл заавал найдвартай эмнэлгийн хороонд хандаж онцлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Аври мөнхөгөөд Дэчин 4-р сэдв. Хүн өгснээ дараа эрхтнийг нь шилжүүлэн суулгахыг яаж үзэх вэ? Энэ тухай та тайлбарж хийх болов уу? Тийм ээ. Үнэхээр энэ асуудал бол бас их чухал юм шүү. Эд эрхтнийг одоо шилжүүлэн суулгана гэдэг бол их чухал. Маш нэг зүйлийн өөрийнхөө амь насыг үргэлжлүүлж байгаа, бодтой дээр үргэлжлүүлж байгаа юм л да. Энийг их зөв ойлгох чухалтай байх гэж бодож байна. Өөрийн одоо амь нас ингээд дууслаа, тийм ээ. Тэгвэл одоо эд эрхтнийг шилжүүлээд өөр хүний биен дээр суулгаад, суйрлуулаад тэр нь амилчих юм бол жинхэнэ боттойгоор өөрийн бие чинь яг үргэлжилж байгаатай адил. Хүний эд эс бүр нэг ширхэг эс чөтөл бүгдөө таны тэр генийг уулж байдаг гэдэг. Энэ генийг уулж байна гэдэг чинь бол яг таны биеийг хуулбарлаж байна гэж үз. Жишээлбэл энэ хүүхэн хараагийн ингээд суйрлцгаар бодоход таны нүд дахиад энэ сайхан ертөнцөө харж ийн гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор ерөөсөн бид нар одоо энэ юугаан сайн үжил ухамсараа сайн өөрчлөх хэрэгтэй. Ханилтаа дээшлүүлэх хэрэгтэй. Бид нар бүтнөөрөө газар дорно, хагасаараа газар дорно бүгдөө л тэгэл устдал алга болно штэ. Хэрвээ таны жинхэнэ нэг эрхтэн чинь за тэр зүрх чинь зохиолж байгаа зүрхийг чинь хүн аваад эрүүл зүрхийг чинь аваад хүнд өгөөд тэр зүрх муутай хүнд өгөөд тэр хүн одоо ингээд амьлаад байхад тэр хүнээ зан авар нь хүртэл адилхан болдог гэж байна шүү дээ. Яагаад гэвэл таны эс жинхнээ тэр хүн дээр л амьлж байгаа байхгүй юу? Ийм болохоор бодол үзлээ өөрчлөх хэрэгтэй. Энэ сайхан байгаль ертөнцтэй энэ сайхан хүн төрөлхөөтөнд өөрийнхөө амь насыг үлдээ хайран үлдээ энэ сайхан явдал тэрнээс болоод та өнгөрсөд хэдэн 10 жил болоход хүн мартаал явууч шүү дээ. Гэвч бол таны энэ үйлдэлээс болоод таны амь нас бас 40 жил үргэлжлэн дээрээс нь таны нэрс байнга дурддагж байна, байнга тэр хүмүүсүүд таны тухайтай ярьдаг, танд талархаж байдаг болно. Ингэхтээрээ бол энэ эд эрхтнийг шилжүүлэн суулгана гэдэг бол бас нэг зүйлийн чухал юм шүү гэдгийг энд онцлон тэмдэглэе.
45 дугаар сэдв. Өвчнээс урдчлан сэргийлэх нь маш чухал. Тэр нь өөхөх нурмыг бууруулах, улам урт наслуулах. Улам урт наслуулдаггүй. За энэ бол биелэгдэж болох асуудал шүү. Одоо олон улсын эрүүл мэндийн зохион байгуулалтын дарга байсан Рундохон Бөөш бол ингэж хэлж байсан юм л да. Хэрвээ одоо эрүүл мэндэд анхаарал тавиад өвчнийг урьдчилан сэргийлэх юм бол үхлийн хагасыг бууруулж болно гэж хэлж байсан. Үүний гол учир нь юу вэ гэвэл өвчнийг урьдчилан сэргийлвэл маш олон зүйлийн үхэл зохисгүйгээс болоод л одоо үхэж байгаагийг хэлж байгаа юм л да. Жишээлбэл одоо зүрх цусан судасны хатуурал судасны хатууруулаар л аваад үзэхэд 80% нь урьдчилан сэргийлж болно. Шихэр шижин өвчнийг 160%-ийг нь бууруулж болно. Тархинд цус гарах юм уу бөглөрхийн 70%-ийг бууруулж болно гэж байгаа юм. Хор тавдрыг ч гэсэн 50%-аар бууруулж болно гэж байгаа юм. Ингээд үзэхдээ бараг л 60-70% болоо явчихж байгаа байхгүй юу. Ийм болохдоор энэ бол их биелэгдэж болох ажил шүү. Хүн өөртөө анхаарал тавиул урт насалж удаан жаргаж болно. Ардын үгэнд нэг ийм үг байд юм л да. Ухаантай хүн эрүүл мэндэд хөрөнгө оруулна. Юмыг их ойлгож сайн мэддэг хүн эрүүл мэндэд хамгаална. Эрүүл мэндэд одоо өөрөө хүч зарцуулах юм бол эрүүлээр урт насалж болно гэсэн ухаантай. Энгийн хүн бол эрүүл мэндийг ерөөсөө хайхардаг хамаардаг гэж байгаа байхгүй юу. Хуудуу хүн бол эрүүл мэндийг хохируулж байдаг. Эрүүл мэндийн хохируулал одоо хэдийн урт наслах үү? Уул хэдхэн 10 жилийн нас шүү дээ хүний нас чинь тийм ээ. 21-р зууныг бол эрүүл мэндийн зуун гэж нэрлсэн байдгийн үүнэ гол учир утга нь баштай өвчин нэмэхийг эмчлэн эдгэрүүлэхтэй биш ээ. Харин өвчин эмхийг урьдчилан сэргийлж, илэрч гарч ирээгүй өвчнийг эдгэрүүлж, өөрөө өөрийгөө илрүүлжүүлэхэд л байх юм. Манай улсын одоо эрүүл мэндийн яамын сайд Чэнжүү гай ингэж хэлсэн байт юм л да. 13 дуун шүрхүнээ эрүүл мэндийн асуудлыг зөвхөн өвчин үзэж им мэдээ шийдвэрлэж хизээч чадахгүй. Харин өвчнийг урьдчилан сэргийлэх ам ахуйн байдлыг сайжруулах л хамгийн үндсэн асуудал шүү гэж дурдсан байдаг. Тэр хүнээ хэлж явах бол их зүйтэй гэж би ойлгож байгаа юм л да. Бид нар одоо өөрийнхөө үжил ухамсар юм уу амьдралдаа нэлээд төвөрөлт оруулах чухалтай байгаа юм л да. Эрүүл мэндийн тухай суралцаж, илэрч гарч ирээгүй өвчнийг эдгэрүүлж тийм ээ. Өөрийгөө эрүүлжүүлэх асуудалд суралцах, ойлгох бол маш их чухал гэж бодож байгаа. Хамгийн хялбар аргаар одоо бид нар хамгийн бага хөрөнгө оруулалтаар их ашгийг хүртэж болно. Жишээлбэл одоо манай энэ эрүүл мэндийн төвд явуулж байгаа хичээлүүд суралцах бол маш чухал. Та эндээс их олон зүйлийг олж авнаа. Таны эрүүл мэнд, таны одоо ажил үйлсэд тус тийм болно гэдэг бол үнэхээр итгэлтэй байна шүү. Ийм нэг судалгаа гаргасан байдаг л дээ. Нэг хүн эрүүл мэндэд нэг төгрөгийн л хөрөнгө оруулсан болвол 10-аас 100 төгрөгийг ариулж чадна гэж хэлдэг юм. Үүний гол учир нь баштай нэг илүү одоо ингээд эрүүл мэндэд анхаарал тавихгүй байж ягаад өвчин зовлон олоо тэгээд одоо олон зүйлийн асуудал үүснэ шүү дээ. Тэгээд ажлаа алдах болон тэгээд замын зардал, эмнэлгийн зардал тэгээд энэ бүх зүйлийг яах юм бол энэ 100хан зоосоор тогтохгүй 100 төгрөгөөр тогтохгүй маш илүү их мөнгө зарна шүү дээ. Тийм ээ, энийг бол хүн болгон мэдж байгаа. Иймээс бол ерөөсөө өвчнийг урьдчилан сэргийлж байх нь бол маш их чухал. Нээрээсэн одоо өөрөөгөө нь зовоон тийм ээ, хүүхэд үрд саднуудаа зовоон. Тэгээд одоо энэ одоо утга болгогүй болж байгаа байхгүй юу. Тийм болохдоор одоо өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих нууд бол их зүйтэй. Ингээд урьдчилан сэргийлэх аргыг одоо заавал эзэмших ёстой байд юм л да. Хэрвээ одоо энэ ажил хөдөлмөрөөр аваад хэрэхэд одоо тэр багаж хэрэгсэл мэрэгжлийн дээшлүүлчих юм бол бид нар ажлын дунд одоо эндэл гарах нь багсан шүү дээ тийм ээ. Хэрвээ ажлын дунд эндэл гарах юм бол тэгээд урьдчилан сэргийлж чадаагүйгээс болоод олон зүйлийн одоо эрүүл мэнд юм уу амь насаараа чохирж магадгүй шүү дээ. Тийм болохдоо урьдчилан сэргийлнэ гэдэг бол маш их чухал юм аа. Одоогийн шинжлэх ухаан бол дээд зэргээр хөгжсөн шүү дээ. Одоо хүний толгой солихгүй байгаа юм баг та тийм ээ. Мэдрэлийн системийг арай сольж ядахгүй байх шиг байна. Бицээ зүрх мөрөх бүгдийг сольж болж байна шүү дээ.
Гэвч энэ зардал их тийм ээ. Байгалаас заяасан ээж аваас өгсөн тэрэнд хизээч хүрэхгүй шүү дээ. Та нэг эргэтэн солихоор бодоход тэр чинь насан туршдаа тэр эм үж юм тэр айлгрын тэр одоо биеигээс гадагшлуулах энэ биеийн системийн дархлын системд нөлөөлж юм сая төрийг эрүүл байдлаар ажилуулна шүү дээ. Тийм ээ. Ийм болохдоор одоо тэр ямар хэрэг байна да тийм ээ. Тийм болохдоор өвчнийг урьдчилан сэргийлэх маш чухал шүү дээ. Жишээлбэл усан даралт өндөр хүн бол заавал усан даралт 8 угаал тэгшгэн байлгах хэрэгтэй байхгүй юу. Их тарган хүн ч юм уу баян эрхэм өвчнөтэй хүн бол амаан барайл хөлөөн хөдлөх хэрэгтэй шүү дээ. Хорт тавдрыг сэргийлэхийн тулд орт тавдрыг яавал олохыг суралцж мэдэх ёстой шүү дээ. Дайснаа зэрэг ирж яхад та мэдэхгүй бол та ялагдалд учрана л гэсэн үг байхгүй юу. Тийм болохдоор одоо халдварт өвчнөр аваад ирэхэд одоо тэр халдварлын замнуудыг таслан зогсоонд бид нэг ярьжсэн шүү дээ. Тэгэл тэр жишээлбэл одоо тэр бэлгийн замын халдварт өвчин бол тэр яаж сэргийлэх ёстой бэлгэвч зүүх ёстой байхгүй болохгүй бол хамаагүй тийм ойртолт юм уу бэлгийн ажиллагааг бол энэ халдварт өвчин болохгүй шүү дээ. За гэхсэд урьдчилан сэргийлэх тарилга зэрэг олон зүйлд л анхаарал тавихад ингээд энэ өвчний бүрмөссөн урьдчилан сэргийлж урт насалж удаан жаргаж болж л байгаа байхгүй юу. Дугаар сэдв. Өвчин эмгэгээс бол нана ангижрахад одоо ямар сайн арганууд байдаг вэ гэж асуумаар байна. Хин хүнч гээд одоо эрүүл мэндэд анхаарал тавьж одоо өвчин эмгэгээс бол ангижрах эмх бодол хүсэлтэй байдаг. Энэ тухай та тайлбарж хийж өгөх болов уу? Энд олон зүйлийн арга байж болно. Би энд нэг хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна л дээ. Нэгдүгээрт нь одоо өвчин олсон бол заавал найдвартай эмнэлгийн хороонд очиж онцлуулах маш чухал шүү. Онцлуулахгүйгээр дураараа эмчилгээ явуулах бол туйлын буруу юм аа. Өвчнийг эрт сэргээлж, эрт оншилж, эрт эмчилвэл одоо бүрмөсөн идэх боломжууд байгаа. Бити зүгээр одоо манай эрчүүд бол ингэдэг штэ. Эмтэйчүүд ч байдаг л байх. Яах вэ тэгж байгаа зүгээр болчихно үгүй зээл дэсвэрлж байгаа эмчлэх хамгийн сайн хугацааг өнгөрүүлдэг байхгүй юу. Зарим өвчнийг дэсвэрлж болно. Ханаа тагшаар бол тэгэл 7 өдөртэй байдаг юм штэ. Гэвч бол өөр зүйлийн хавдарч юм өөр зүйлийн өвчнийг дэсвэрлээд аюул болгон штэ. Тийм ээ амь насаараа охирох юм болно. Тэгээд дураараа им уудаг одоо энэ нэг юу байна. Бас нэг бол одоо энэ гадуурч нь одоо им зардаг хүн олон байна. Радио, телевиз одоо мөнгө олж өөрийнхөө амьдрахын тулд одоо тэр орлогын олохын тулд одоо тэр хүмүүсийн зарим одоо хүмүүсийн тэр имийг сурталчилж байна. За тэгээд одоо энэ зүйлийн одоо ямар мэрэгэн төргөн хүн шиг юм мэрэгэн төргөн эмчиж гэдэг юм олон зүйлийн энэ сурталчилгааны ажлуудыг хийж байгаа байхгүй. Ер нь им гэдгээд бол эмчийн гарт байх ёстой юм аа. Энэ сурталчилгаагаас им авна гэдэг бол тийм зүйтэй юм биш ээ. Харин одоо өөр зүйлийн арга зам байвал дээр баг. Ер нь тэгээд 100 зүйлийн өвчнийг засдаг им гэж ер нь хизээч байхгүй шүү дээ. Тийм болохдоор одоо эмчийн зааврын доор зохистой, хоолтой, зохистой шимтгийллийн суурьтай, сэтгэл санаагаа тайван байлгаад эмчтэй хамтраа зүтгүүл ямар ч өвчин эдгэрч болох бүрэн боломжууд байгаа л да. Энийг өөрийгөө дайчлах хэрэгтэй. Харин тэр сурталчилгаагаас им авах бол туйлын буруу. Одоо тэр эрүүл мэндийн цагийг чинь цагийн мөнгөөр худалдаад авсан л яриа л байгаа байхгүй юу. Тийм болохдоор энэ талд та бүхэн бас нэг анхаарлаа хандуулах болов уу гэж би бодож байна л да. Хүнд одоо мэхлэгдээд тэр хэдэн төгрөгөөр зараад дээрээс нь имэл уун гэдэг чинь ба штэ илгээр дамжин тэгээд илгэнээ чинь муудуулдаг ходоодыг чинь муудуулдаг бөөрөнд очиод бөөрөөр ялгарна бөөрнөө чинь дараас их өндрүүлдэг ингээд таны эрүүл мэндийг их охируулдаг байхгүй зарим хүн байнга л эндээс юм уугаал тэр сурталчилгааны эмэгч уугаа тэр хэрэггүй харин та өөрийгөө дайчлаа зөв хооллох хэрэгтэй зөв сэтгэх үйтэй байх хэрэгтэй зөв сохромжтой хөдөлгөөнтэй байх хэрэгтэй өөрийнхөө нууц хүчин чадлыг дайчлах тийм итгэвчлийг бадруулах ийм олон зүйлийн сайн аргууд байна штэ байгаалаг аргыг хэрэгэл зураарай. Би энд нэг шинэ арга танилцуулъя гэж бодож байна л да. Гэхдээ ер нь шинэ арга ч юу ах вэ те ер нь хэрэгэлсээр л ирсэн юм л да. Энэ одон хорт авдартай хүмүүсүүдийг ингээд цуглуулад, суралцуулаад, ойлгуулад өвчнийг ялан давах вэ гэд ингээд олон зүйлийн хичээллээ. Тэгээд энэ хүмүүсүүдийн хооронд одоо сайн нэрийг сайн зүйлс үүсэн штэ хүмүүс хоорондоо дуршилгаан солилцсон тэгээд ярилцснаас болоод сэтгэлийн дараас нь хөнгөрөн гих зоригийн олон үйлдэлүүдийг дамжихтаар хүний өвчин өөрөө эдгэрэх боломжууд гарч ирж байгаа байхгүй. Ингээд хорт авдрын эдгэрэлт бол эрс нэмэгдсэн байдаг.
Тэгээд хэрвээ ингэж суралцаагүй хүмүүс бол амархан одоо нөгөө ертөнц рүү явж байна шүү дээ. Гэвч бол ингэж суралцахтай зэрэг гайхамшиг үсээд олон хүний өвчин өөрөө эдгэрсэн юм уу, эдгэрэлтэнд хүрэгдсэн юм уу, эмчилгээт нь бол нэн сайн болсон. Ийм жишээнүүд их олон байд юм л да. Хорт авдрын талдаар бол тэгээд ер нь хүн гэдэг амьтан болвол мааштай их дуурайн дагдаг амьтан. Хүн мэдгүйгээр сонсож бодохгүйгээр бол дамжуулдаг, энерги дамжуулдаг, шинэ үг яриа, чимээллийг дамжуулж байдаг. Энэгээрээ дамжаад бидний биеийн дотор байгаа тэр нууц хүчин чадлууд сэрдэг. Ингээд хорт авдрыг ялан давдаг. Ийм үлгэр жишээнүүд их олон байдаг юм л да. Би ч одоо энэ талд одоо олон жил судалгаа хийж л байна л да. За тэгээд нөгөө талаараа авч хэлэх юм бол одоо хүн бол ерөөсөн дуурайн дагдаг амьтан шүү дээ, тийм ээ. Бид нар олон зүйлийг бид нар санаачлаггүйгээр суралцаж байдаг. За жишээлбэл судалгаа хийсэн хүмүүсүүд ингэж үзсэн байна л дээ. Энэ нисгэлийн буудалдаар юм уу одоо тэр галт тэргийн өртөөнд юм уу хүлээгээ сууж байгаа хүмүүсүүд нэг хүн өвшихтэй зэрэг олон хүн дагаад өвшөөдөг. Нэг хүн хоолойгоо засахтай зэрэг олон хүн дагаад хоолой засдаг. Нэг онцгой энэ номын санд ингэ чимээгүй сууж байгаа усуд байна шүү дээ. Ингээд ном үзээ сууж яхад бол нэг хүн хоолой засвал олон хүн дагаад хоолой засдаг гэж байгаа байхгүй. За түүнээс цаашлуулаад аваад хэлэх юм бол зарим нэг хүн одоо ингээд биеийн захтнаа маажих хүртэл шууд нөгөө хүнд халдварлаа тэр хүн маажиж эхэлдэг гэж байгаа. Энэ ямар учиртай байна гэвэл энэ гол учир нь ба штэ тэр хүний тархин дотор одоо он удаан жилийн энэ хөгжил хувьслын дагуу бий болсон тархины зарчимт үйл ажиллагаа. Энэ ямар үйл ажиллагаа гэж юм тэр хүн захтан жин шүү. Та одоо өөрийн биеийн хицээх хэрэгтэй. Энд чинь захтан жаг гэж ийм үйлдэлийг явуулж байгаа хөө сэргийлэх өөрийгөө хамгаалах үйлдэл байхгүй юм чинь. Дуурайн дагна. За ийм учраас бол хүн бол их дуурайн дагах чадвар их өндөр байдаг байхгүй юу. Энэ бол бас өөрийгөө хамгаалж байгаа л систем л да. За нөгөө талаараа эрдэм мэдлэгийн талаар авч хэлэх юм бол ерөөсөн хүн бол тийм маш олон зүйлийг одоо дуурайн дагахаар л суралцж авдаг байхгүй юу. Жишээлбэл одоо хүүхдүүдэд даваал гэх юм бол тэр хүүхэд цаашаараа тоглоо сууж ясан том хүнээ үг тархинд нь орцсон л байдаг үстэй. Тийм ээ. Ийм болохоор бид нар энийг одоо зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу. Гэвч бол зарим хүүхд аз ус тохиолдолд дагтаа үг сонсч чаддаг байсан, чихэн сайн байгаад сонсголтой байснаас үг ярьж байсан бол гэмт сонсголгүй болоод аваар осолч юм ямар нэгэн байдлаас ороод одоо сонсголгүй болчих юм болвол тэр хүүхэдийн үг хэлэх чадвар нь аажмаар муудаг тэрэндээ зарим дүлдэндээ үг хэлж чадах юм болчдөг байхгүй юу. Ийм болохдоор л энийг анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Хүн юмыг ер нь дуурайн дагдаг байхгүй. Энд би нэг сэрээлтийн асуудлыг хэлье. Хүн бол ингээд нийгэмтэйгээ дуурайн дагаад байхдаа бидний тархины тарих гэдэг бол ер нь байгалаас ингээд заяатсан энэ юу байгаа байхгүй юу. Эсийг бүрдүүлсэн. Гэвч бол энэ сэрээгүй хичээлийн байдалд байгаа. Тэр заавал сэтгэл зочрлоор сэрээх ёстой байхгүй юу. Энэ сонсгол муудахтаараа үг ярьж чадахгүй байна гэдэг. Эсийн сэрхэн болчихж байгаа байхгүй юу. За тэгээд энд нэг жишээ байт юм л да. Энэ телевизээр манай энэ 12 дугаар телевизээр гарч ирсэн юм. Тэр сувгдаар бол юу гэжсэн юм бол би даант хайртай гэсэн тийм нэг нэртэй юу байсан байхгүй. Энэ бол Жумадин. Шаншин мужийн Жумадин баха. Тэгээд Жумадинд бол нэг 10 настай 12 настай нүүнүү гэдэг энэ жоохон хүүхэд бол үг хэлж чадахгүй амьдралдаа зөвгүй байгаа байхгүй юу. Тэгээд ямар учраас юм болсон байна гэдээ ингээд судлаад үзсэн чинь байна штэ. Аав нь 40 настай үедээ хорим хийсэн байгаа юм аа. Тэгээд тэр хүн бол бас тийм сэтгэлдээ тийм нэг яахан дараастай ч юм уу сэтгэл нь яахан хямралтай хүн байгаа юм л да. Тэгээд нэг удаа нь хорим хийснээр дараа 2 охинтой болсон байгаа. Нэг удаа нь аваар ослоос болоод авгагаа том охиноо алдсан байгаа байхгүй. Тэрнээс хойш бол би даан чам таартай гэдэг энэ хүүхд нэг настайгаас нь эхлээд 11 жил ерөөсөн энэ хүний ертөнцөөс тусгаарлцсан байгаа байхгүй. Тэгээ энэ хүүхдийн тарих бол яг тэр үедээ тогтцсон. Тэгээ 12 жилийн дараа бол нийгмийн торгоос энэ хүүхэд байх ёстой гэд очиод үзсэн чинь үнэхээр энэ хүүхэд байгаа. Гэвч бол энэ хүүхдийн боожлыг нь гаднаас нь харах юм бол зүгээр. Имлэгийн хороонд очиод ингээд юу яагаад тархиных нь CT хийгээд одоо олон зүйлийн талаас ингээд шинжилгээ үзэхдээ энэ хүүхдийн бол бие нь бол эрүүл өсчихсөн. Гэхдээ оюун ухаан хөгжөөг. Оюун ухаан нь яг нэг насны дараа зогсчихсон байгаа байхгүй. Ягаад нэг насны дараа зогссон гэхээр нэг наснаас нь хойш орчин ахуйтай ерөөсөө ойртуулаагаа тусгаарлцсан. Зөвхөн аав нь хоолыг өгдөг байсан. Ийм байдлаас болоод ингэсэн маа. Зөвхөн ийм байдлаас болоод энэ хүүхдийн тарих хөгжөөгүй, сэрээгээгүй байхгүй юу. Иймхтэр бол бидний биеинд бол маш их хэмжээний нууц хүчин чадал байдаг. Түүнийг сэрээх чухалтай байгаа байхгүй юу. Энэ бол их чухал нэг зүйлийн арга юм л да. Иймээс бол би бол нэг олон зүйлийн аргын дотор бол энэ суралцахаар дамжаад хүмүүсийн сэтгэл зочрлохоор дамжаад ингээд сэрэх аргыг бий болгож байгаа юм л да. Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх
аргын хичээлүүдийг сурч байгаа. Тэгээд манай хичээлд одоо энэ хүмүүсүүд суралцахтаараа эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг эзэмшгээр барахгүйгээр цаана нь бол маш олон зүйлийн одоо сайн сэтгэл зочрлыг хүлээн авч байгаа байхгүй юу. Тэгээд энэ зуусан хүмүүсийн тийм сэтгэл санаа нь тайван амгалан өндөр сайхныг бодож байдаг, өвчнөө эдгэрэлтийг бодож байдаг. Энэ орчинд одоо сайн энерги үүсэж байгаа юм л да. Тэгээд их хэмжээ аль хүн олон байх тусмаа одоо их хэмжээний сайн энергитэй сайхан орчин бүрдэж байгаа юм. Энд одоо хэсгэн хугацаа байснаа таны бие сэтгэл эрүүлжих боломжуудыг бүрдэж өгж байгаа байхгүй юу. Ингээд хүний сэтгэл санаа ингээд сайхан тайван амгалан болохдоор бидний дотоод эрхтнээ үйл ажиллагаанууд тайван тогтуунаар сайнаар явагдаж байдаг, хамгийн сайн байдалд хүрж байдаг. Бид нарын тэр өвчнийг эсэргүүцэх хүчин чадал дархалгаа сайн болж байдаг. Бидний тэр эд эсүүдийн үйл ажиллагаа одоо сайнаар явагдана, тийм ээ. Тэгээд хүний биеийн одоо өөрийгөө эрүүлжүүлэх систем маш сайн байдалд хүрнэ. Ийм байдлын дор одоо өвчин байгаа болно шүү дээ. Өвчин олсон ч гэсэн амархан идэгэн шүү дээ, тийм ээ. Ийм болохоор энэ талд анхаарал тавих хэрэгтэй. Миний энэ одоо зохион байгуулалт юм уу, миний өөрөө бүтээсэн энэ хичээлд одоо олон хүн суралцж байгаа л да. Суралцаад олон хүнээ өвчин идгэрсэн. Энэ бол боттой одоо тэр шингээлтийн бүсүүд байж байгаа. За тэгээд одоо өөрийгөө зөв хөтлөө, зөв авч яваад өвчин эдгэрж байгаа хүн өдрөтөл нь олширж л байна л да. Энэ миний гавьяа ерөөсөн биш ээ. Би хүний өвчнийг эдгэж байгаа юм биш. Энэ хамгийн гол асуудал нь тэр хүнд нь өөрийнх нь биед нь байна. Тэр би зөвхөн юу хангаж өгч яах нүгэл эрүүл мэндийн тухай амьдрах арга ухааныг зааж өгч байна. Би хичээл сонсох юм боломжийг хангаж өгч байна. Би энэ олон хүмүүсүүдийг цуглуулж ирээд энд хичээл ороод ингээд сайн болно гэсэн ийм ойлгодууныг өгж байгаа байхгүй юу. Зөвхөн би тэр хүнд одоо сайн сэтгэл зочрол авах эрүүл амьдрах арга ухаан энэ сайн нэрийг үүсгэх ийм тохиолдлуудыг өгж байгаа байхгүй юу. Тийм болохдоор тэр хүмүүсүүд өөрөө л өөрийгөө эрүүлжүүлж байна шүү дээ. Энд бол бас онцгойлон хэлэх нь бол энд бол ямар тийм нэг рид шид юм уу гадаадын хүчин бол үнэхээр байхгүй шүү. Энийг харин зөв ойлгох хэрэгтэй. Би жишээлбэл одоо энэ нийгмийн тойрог одоо энэ хушуунуудын нийгмийн тойрог дээр олон хушуунд очиод хичээл орж өгч л байгаа л да. Зарим хушуунч үргэлж хөдөлгөөл явуулж л байгаа. Зарим хушуунч тэгэл 1-2 ороод тэгэл өнгөрч л байгаа л да. Энд суусан хүмүүсүүдэд бол маш олон сайхан байдлууд илэрж байгаа. Энд суусан хүмүүсүүд эрүүл мэндийн тухайтай суралцж байгаа юм. Энэ бол бас нэг зүйлийн эрүүл мэнд амьдрахын давчин гэх юм уу да. Олон түмэн одоо ч нэг юм байна штэ. Одоо гагцаардмал тийм одоо гэрэн сагсан настай улсууд их олон болж байна. За бие муутай улсууд нийгмийн харьцаа их тасарч байна. Тэгээд одоо ажил ихтэй энэ нэг асар дотор ингээд сууж байгаа хүмүүс чинь хоорондоо ерөөсөө ярьдаг л байхгүй. Тэнд үл их сайн болоо нэг толгой тогтдог л болцсон байгаа юм чи. Эн чинь бол хүн төрөлхөөтөнд авч хэлэх юм бол буруу юм байхгүй. Хүн төрөлхөөт чинь бол заавал энэ ярьж байдаг, сэтгэлээ нээж байдаг, ингэх тутмаа нийтийн эрх ашигын төлөө ажиллаж байдаг, олон нийттэйгээ хамт байх үед сая энэ хүмүүсүүдийн сэтгэл санаа нь тайван болж бие нь эрүүл байх ийм нөхцөлүүдийг бүрдүүлж өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи манай энэ дээрээ суралцахтаараа энд хүмүүсүүд сайхан чөлөөтэй ярилцсан бас энд одоо тэр стрессээс гарах сэтгэлийн дараасыг авч хаях хичээлүүд байна. Энд бас биеийн тамирын хичээлүүд байна. Олон нийттэйгээ хамт байна. Ингэхдээ энд ирсэн баг бүх хүмүүсүүдийн сэтгэл санаа тийм тайван амгалан болдог. Их сайхан өөдрөг болдог, тийм ээ. Ингээд сэтгэл санаа чинь өөдрөг байгаа сайхан байхдаа таны биеинд байгаа тэр муу шиг баг зэрэг өвчнөө байдлууд чинь байна шүү дээ. Аяндаа устддаг. Таны сайнтай тал чинь одоо томроод ирээд сайн болохдоор чинь аяндаа л тэгдэг. За энэ тухайтай би одоо энд нарийн ярьчихгүй. Тэрийг би дараад нь нарийн ярина гэж бодож байна л да. За тэгээд одоо хүн болвол төрсний хувьд бол би хамгийн ихэнд хэлжсэн шүү дээ. Хоёр зүйлийг л хийх ёстой шүү. Нэг нь эрүүл мэндийн тухайтай суралцах ёстой. Хоёр нь аж төрөх ам зуух ухааныг сурах ёстой шүү. Одоо нэг л зүйлийг ам зуух ухаанаа л суралцаад байгаа байхгүй. Энэ бол туйлын буруу юм а. Тэгээд эрүүл мэндийн алга болохдор бүгдээ алга болчих гээд байгаа байхгүй. Энэ талаар их зөв ойлгоорой. Тэгээд энэ эрүүл мэндийн тухайтай суралцнаа гэдэг чинь бол тэгээд та өөрийнх нь тархин дотроо тийм эрүүл мэндийн төвийг бий болгож байна л гэсэн үг. Энэ эрүүл мэндийн төв бий болчихдороо таныг санамсаргүйгээр хөтлөөл аваад явна. Та эрүүл байхаар барахгүй таны хүсэл мөрөөдөл, таны биелүүлэх ажил чинь таны амжилт орох чинь их тус юм болно. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр байна шүү дээ. Та энд сэтгэл зүйн тухайтай суралцах болно. Сэтгэл зүйн тухайтай суралцаа хүнтэй зөв харьцах болно. Ээж аваа хайрлаж хүндлэх болно. Эндээс хайрын их булаг ундарч байгаа шүү. За тэгээд та нийгэмдэр очиод энэ хайраа
байн хүртэхтэр тантай хамтран ажиллах хүн олон болно. Та тэгээд ажил үйлс чинь өөдрөг байгаа амжилтанд хүрэн шүү дээ. Тийм ээ. Ийм олон зүйлийн сайн юмнууд байгаа. Бид нар өөрийнхөө үзэл бодолтыг өөрчлөх хэрэгтэй. Би зөвхөн зүгээр нэг эмчилгээний ажил хийх гэж байгаа юм биш ээ. Би бол зөвхөн таныг эрүүл байлгахаар барахгүй та ирээдүйд хүртэл амжилт хүрэхэд чинь суурь тавьж болох ийм сайхан зүйлсүүд бий гэж одоо ийм хичээлүүдийг олон жил судалж хийсэн үр дүнд бас сайн амжилтанд бас хүрж ил байгаа л да. Тэгээд одоо энд ирсэн хүмүүсүүд чинь олонтойгоо байх дараа тэгээд олон зүйлийн сайн юмнууд үүсэж байна. Тэгээд сэтгэл санаа сайхан баяртай байна. Тэгээд сайн нэрийг үүсэн сайн энергийг хүртэн олон зүйлийн хүний биеинд их хэмжээний нууц хүчин чадлууд байгаа. Түүнийг сэрээж болно. Ингэснээрээ та их сайн сайхан зүйлсүүдийг хүртээд та манай эндээс их олон зүйлийг олж авнаа гэдэгт би итгэлтэй байна. 47 дугаар сэдв. Нийгмийн тойрогт эрүүл мэнд, эрүүл хамгааллын ажлыг өрнүүлэн нийлээд сайн үр дүнд хүрч байдаг. За тэгвэл одоогийн нийгэм хөгжиж амьдрал сайн болж байна. Амьдсан одоо эрүүл мэндийн тухай одоо биендээ болуулана. Одоо цохог хэмжээний шаардлага талбайж одоо эрүүл мэнд, эрүүл хамгааллын ажлыг өрнүүлж одоо их өндөр үр дүнд хүрч байгаа. Тэгвэл энэ талаар мөнхөө багш та юу гэж одоо яаж ойлгож байх вэ гэж одоо асуумаар байна. Энэ талаар би бас жаахан ярих гэж бодож байна л да. За энэ дээрээ суралцсан хүмүүсийн тэр одоо сэтгэл санаа их сайхан болд юм аа. Тэр хүмүүсүүд одоо ингээд гарсныхан дараа шилүүл эрэхтэй бол ингэж л байгаа юм л да. Зарим хүмүүсүүд за тэнд чинь одоо юу хийд юм бэ? Одоо тэр эрүүл мэндээс урчгаа би эрүүл болчих юм биш ээ гэж. Одоо иймэрхүү бодолтой хүн алан байд юм. За тэгээд одоогийн идэж уужгаа энэ хоол унд чинь хүртэл тийм эрүүл биш юм чинь тэр эрүүл мэндийн чинь сурчгаад бодоход би яах вэ гэж хэрэггүй штэ гэж идж яах нь эрүүл бос хоол юм чи. Тийм биш ээ. Бид нар харин тэрийг цогцуулаад эрүүл авах тэр дайснаас хэрэг хүрээл ирж ивэл би дайснаас хэрэгээс яаж дуудах вэ? Тэрийг яаж устгах вэ? Энэ арга юмыг сурах ёстой байхгүй. Сурахгүйгээр би зөвхөн аргагүйгээ сууж идэг тийм ядруу юм гэж юу байх вэ тийм ээ. За тэгээд ер нь энд ирсэн хүмүүсийн сэтгэл санаа их сайхан тайван амгалан болдог. Одоо тайван амгалан болдгийн гол учрууд бол одоо бид нэр хамтдаа сайхан ярилцж जैन чөлөөтэй орчинд байна. Хүнтэйгээ хүн болов бүлэглэн амьддаг амтан болохоор хүн эрэхтэрээ нэг нэгнийгээ хүндлэх, хайрлах, дотнчлах тийм ээ. Ийм олон сайхан юмуд жин энд одоо би ээж аваангаа хүндэлж хайрлах, найз нөхдөйгөө яаж харьцах, байгаль ертөнцтэйгээ харьцах ёстой энэ ёс учруудыг ярьж जैन. Эндээс одоо та бас өөрийнхөө бодол үзэлтэй манай энд чинь тусгай одоо ярилцах хичээл таны хэлхийг сонсъё гэсэн хичээл байдаг. Ингээд энэгээрээ дамжаад одоо өөрийн сэтгэлд нь өөрийн гэсэн орон зайтай болдог. Ингэхдээ энд ирсэн баг хүм болгоно сэтгэл санаа сайхан болд юм аа. Энэ бол нэг зүйлийн том сайхан суурь шүү. За энд ирснээр хүмүүсийн цусан даралтах буурсан хүмүүсүүд олон байгаа. Яагаад гэвэл энд ирснээр эрүүл амьдрах арга ухаанаас урж байна шүү дээ. Хамгийн доотлоо оролт авсаан багсгаж जैन, хөдөлгөөнд идэвхтэй оролцож जैन. Одоо нэг чухал юм бол манай энэ хичээл дотор бол тайвшруулах амруулах хичээл гэж байгаа. Та гар утсандаа хийгээд гэртээ очиж сонсч болдог байхгүй. Энэ яагаад гэвэл хүний цусан даралт өндөрднөө гэдэг чинь энэ хязгаарын цусан судсал ингээд агшиж байд юм. Байнгын ингэж агшиж байдаг байхгүй. Тэгтээр нь бид нарын тайвшруулах амруулах хичээл бол энэгээр дамжаа таны цусан судасны чинь агшилтыг багасгадаг байхгүй. Ингээд цусан даралт чинь буурна. Хэдэн зүйлийн чухал шалтгаанууд байгаа байхгүй юу. За энд ирсэн хүмүүс дотор бол одоо энэ нойр холжих өвчтэй хүмүүсүүд их олон байсан. Тэд нар бол бас амархан одоо унтаж чаддаг болдог. Ер нь дэлхийд дахинд бол ингэж байна л да. 127 хүн бол унтаж чаддаг. Манай улсад авч хэлэх юм бол нойр холждог хүмүүсүүд бол 138.2% эзэлж идэг гэж байгаа. Энэ бол асар их тооштой. Тэгээд одоо миний хичээл дээр ирсэн тэрний хүн хэлж байсан л дээ. Юу гэсэн юм гээд унтаж чаддаг болсон баг. Унтаж чаддаггүй байхдаа бол бүтэнсээр ингээ гэлийгээд хондог гэж байгаа. Тэгээд тэрийг юу гэж юм бол амьдаараа үхчихэнэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр амьдаараа үхнэ гэдэг бол их л зовлонтой байх л да. Бид нар унтаж чаддаг хүнд авч хэлүү тийм зовёрыг мэдэрч чадахгүй байгаа. Гэвч бол тэр бол хэцүү юм байна гэдгийг би их нарийн ойлгож байгаа юм л да. Тэгээ манай энэ хичээл суухтаар яг уу миний энэ хүний унтахгүй гэдэг чинь тархинаа л үйл ажиллагаанаа самууралд орсон асуудал байхгүй юу? Энийг зэгцлээл нэг цэгд нь дагуулаад хөтлөхтэй зэрэг хүн амархан л
унтдаг юм л та. Энд одоо унтаж чаддаг хүн зөндөө гарч байгаа. Унтаад миний хичээлийг сонсоод нэг өдөр 2 өдөр сонсоод шууд унтсан хүн байна. Одоо тэр шингээлтэн дээр байгаа. За энийг нарийн яриа яах вэ? За мөн одоо энд ирсэн хүмүүсүүдийн одоо зүрхэн зөгтөг, бачимддаг, амьсгал нь яадаг хүмүүсүүд маш амархан л одоо бас сайхан тэр зүрхэн зохион байцтай. За тэр дөрөв төвшөөнэ тэр нэг хүн бол яаж нэг үргэлж тэр жүүшин ам уудаг гэж байна шүү дээ. За тэрийг уухан одоо миний хичээл сонсоод уухан байсан. Яагаад уухан байдгийг ихтер чинь вэ шүү дээ. Нэг бол сэтгэл санаа тайван амгадан болж байна. Өөрийг нь тавьшруул амруулж чадж байна. За энэ дэр идэж уусанд их холбогдолтой байдаг байхгүй юу? Давсанд холбогдолтой, досонд холбогдолтой. Тэгээд одоо зохистой хөдөлгөөн гэх оюун мэдрэлийн амруулах олон төрлийн юмд одоо сайн үйлдэл үүсэж байна шүү дээ. Ийм олон суйран сайн болгодог байхгүй юу ч би зүгээр ганцхан үг гэлээд би энэ дээр нэг хүрээд ч юм уу ингээд ирээд шидээр идгээч байгаа асуудал ерөөсөн байхгүй. Хамгийн гол асуудал хаана байна гэвэл та өөрийгөө зөв хөтөлж авч явсан. Та өөрийгөө зөв хөтөлж аваад явахдаа зэрэг энэ чинь бид нар жишээлбэл одоо зүрх яагаад ингээд хүчтэй зовж байна. Хүний тархинаас ч юм шүү дээ. Хоёр зүйлийн мэдрэмжээр одоо хүнийг жолоож яадаг байхгүй. Нэг нь хөрөлт үүсгэхээр бидний зүрхийг хурдан цохилуулж яадаг. Бас нэг нь хөрөлт үүсгэхээр удаан цохилуулж яадаг. Энэ хоёр тэнцвэртэй байх үедээ бидний зүрх сайхан намжуун 50 цохилж байдаг байхгүй. Гэх зэргийн л олон асуудалтай холбогдолтой. За тэгээд бидний цусан хангалттай холбогдолтой. Олон зүйлтэй холбогдолтой. Ингээд одоо хүмүүсүүд одоо ингээд одоо өөрийг нь зөв хөтлөөд аваад явж байгаа байхгүй. Энэ бол хамгийн гол учир яавал зөв байхыг л би зааж өгöd байгаа байхгүй. За маш олон хүний одоо толгой өвддөг хүмүүсүүд одоо үргэлж юм уудаг улсууд энэ хичээлд орох дороо өөрийг нь зөв жолоодоо л ингээл одоо сайн болж байна шүү дээ. Жишээлбэл усан даралтаа толгой өвдөг, усан даралтанд бууршууд өвдөх юм байж шүү дээ. Нойр хулждаг юм бол нойр хулжхан гайг болохдоор ингэж шүү дээ. Тэгээд тайвшруу амруулах гэж. Тэгээд энэ сэтгэлтэй их холбогдолтой байдаг толгойчуд толгой өвдөх. За тэгээд одоо энэ юунууд олон юунууд байна л дээ. Тэр нэг ийм нэг дуршилт байд юм л да. Ийм уух үедээ одоо хоёр хүн толгой өвддөг хүнд ийм уулахтаа адилхан өвдөж байгаа хүнд бол нэгэнд нь бол зүгээр ийм уулгаад одоо ийм биш толгой өвдгөө зогсоох юм биш зүгээр тэр шихэрч юм уу нэг юм уулгаад адилхан хийцэн юмыг уулгаад за энэ бол толгойн өвчнийг зогсоодог маш сайн юм шүүгээ хэлээ өгөхтэй зэрэг тэр хүний толгойн өвчин өөрөө зогсчихж байна гэж байгаа байхгүй. Гэвч бол тэр бас нэг хүнд нь болохоор энэ та энгийн өөр юм алгаа гэдэг юм уу иймэрхүү нэг юм байна тэр үйлдэл муутай байхаа гэхэр тэрний толгойн өвчин зогсохгүй гэж байгаа байхгүй. Чихүн бодол үзэлтэй олон зүйлийн юм холбогдож байдаг л дээ. За миний хичээл сонссон одоо сэр нурууны өвчтэй хүн нэн илүү одоо компьютер дээр их суудаг улсууд бол сэр нурууны өвч их байна шүү дээ. За тэгэл мөр далаар нүүжэн хөсжэн толгой нэргжэн жихэн шугж олон зүйлийн асуудлууд байгаа. Тэгээ манай хичээлд суралцдаар эрүүл мэндийн тухайтай суралцаад манай энэ миний энэ дотор өөрөө зохиосон одоо тамирын хичээлүүд олон байгаа. Сэр нурууны тамирчил байгаа, сэтгэл биеийн тамирчил байгаа, олон төрлийн тамир байгаа. Энэ тамирын хөдөлгөөнийг хийснээр л олон хүмүүсүүд одоо сэр нурууны өвчнөөс нь салж байна. Хотоод өвдөх өвчин байна одоо тийм ээ. Хотоодны өвчтэй хүмүүсүүд бол бас их амархан явж байгаа. Шингээлтийн системийн өвчтэй хүмүүсүүд бол одоо бас их амархан сайн болж л байгаа л да. Энд бол нэг талынх нь бол одоо ер нь бол энэ тарих мэдрэлтэй бол сэтгэл санаатай бол ходоод бол их шууд холбогдож байдаг юм л да. Тэгээд одоо энд ирснээр хүмүүсүүдийн чинь олон талын өөрчлөлт өгнө шүү дээ. За жишээлбэл одоо тэр халуун цай уух, тэр их давстай цай уух, тэр хоолоо зогшгүй идэх, тэр хоолны досон учиргүй халааж утаа гаргах одоо бүхэл ахлаар нь идэх тийм ээ хит үлсэх олон төрлийн сэтгэл санаатай холбоотой зэрэг олон зүйлийн хувирлтууд үүсэн шүү дээ. Таадгалжил зөв хооллох хэрэгтэй болж ирж байгаа байхгүй юу. За тэгээд дээрэс нь яг хөө миний бас бүтээгдэхүүнүүд байгаа л да. Тэр бүтээгдэхүүнээс одоо тэр төгс хоол, эрүүл энергийн хоол байгаа. За тэгээд бас мөөг байгаа. Эдгээр зүйлсийг идээд одоо энэ хүмүүсүүдийн ходоодны өвчин сайн болсон хүмүүсүүд олон байгаа. Бас нэг зүйлийг авч хэлэх юм бол одоо энэ тамхи архинаас одоо жаахан олдсон. Нин илүү тамхи зогссон хүн маш олон гарт юм л да. Тамхи бол одоо нэг зүйлийн буруу хөвшил дадгалаад тархин дотроо юм буруу төвийг үүсгэсэн байгаа байхгүй. Тэгвэл түүний эсрэгээр бид нар хичээл цугаа тамхины хорыг задлаа тамхиас яаж гарах уу гэд нарийн хянамга яриад түүнийхэн эсрэг талаар одоо 3 сарын бэлтгэл хийгээд тэдний өдөр би тамхиас ангарна гэдэг ингээд нарийн юм яриад ихтер тэгээд тэр хүмүүсүүд чинь байж та амархан тэр тархин дотор нөгөө буруу төвийн эсрэг зөв төв бий болгоо. Тэгээд зөх хугацаа өнгөрснөө дараа тэр тамхиасаа гарч чадж байгаа байхгүй. Ийм болохоор энийг бас их анхаарах болов гэж бодож байна. Ингүүд одоо тамхинаас гарна гэдэг бол бас их чухал асуудал юм л та. Тэгж ядвал бас таны эрүүл мэндэд маш их сайн нөлөөлөл үзүүлэх болов гэж.
За ингээд би үзэхэд бол маш манай хичээл суусан хүмүүсийн одоо тэр ерөнхийд нь авч хэлбэл одоо хүн болгон зохих хэмжээний сайн нөлөөллүүд өгж байгаа. Маш олон хүний өвчин эдгэрсэн энэ үнэн. Энэ бол бат энэ өдөө өмнөх асуудал л да. Гэвч бол ирээдүйд бол нэн гүн гүнзгий утга уулахтай гэж бодож байна л да. Жишээлбэл одоо энэ баян эрхэм өвчнгүүд, хор тавдруудын одоо үүсэл хөгжлийг таслан зогсоох, өвчнийг урьдчилан сэргийлэх, өвчин илэрж гарч ирэх өвчнүүдийг эдгэрүүлэх, өөрийгөө эрүүлжүүлэх. Энэ чанагт хэлэх юм бол одоо эрүүл хүүхдийг төрүүлэх тийм зэмдэг хүүхдийн төрөлтийг бууруулах энэ чинь их том чухал асуудал шүү дээ. Алс дээрээ идвэ. За тэгээд одоо та өөрийгөө зөв хөтлөөд авч яваа, зөв сайхан амьдэрснаар та эмнэлгийн зардалчин багснаа тийм ээ. Нэндүүл одоо бас амьдралын дараасыг чинь хөнгөлж өгнө. Улс гүрнээ эмийн зардал тэг одоо бас бууруулах олон талд одоо сайн хэлбэлтэй. За манай энд одоо сэтгэл зүйн хичээлийн тухайтай 90 мэдлгүүдийг суралцсанараа таны сэтгэл санаа тайван байна. Тэ хүнтэй нэг зөрчил маргаан байснаа нийгмийн хөгжлийг бас уртгчанд түлхэн ахиулах зэрэг олон зүйлд одоо сайн үйлдэл бадруулж байгаа. Сайн үйлдэл бадруулнаа нэн илүү алс ирээдүйд сайхан зүйлсүүдийг бий болоход суур тавьж их болно гэдгийг би итгэж байна. Ер нь бол иймэрхүү байдлууд одоо байж байгаа л да. Тийм болохоор манай хичээлд одоо бас завж хилөөтэй болвол анхаарлаа хандуулж байгаарэ. За та бүхэнд их баярлалаа. Хүн болгон биеэн даасан өөрийгөө зөв удирдан авч явдаг, хууль цаазыг сахидаг, эрхэт дард байх ёстой. Хүн байгаль ихээс заяасан уураг тарих, оюун ухаанаараа өөрийгөө зөв удирдан, эрүүл саруул, аз жаргалтай амьдарч, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх бүрэн боломж бий. Надтай хамт суралцсан та бүхэнд маш их баярлалаа. Бид нэг нэгэндээ тус дэм болж хамтаар хүсэл мөрөөдлөө биелүүлцгээе. Бид хүн төрөлхөөтөнд нийгэмд хэрэгцээтэй зүйлийг хийж өөрийнхөө үн нуртгийг бадруулан төмөн олонтойгоо хамтаар аз жаргалыг бүтөөж сайхан амьдарч хүн болж төрснөөхөн утга учирыг биелүүлцгээе. Хамгийн хялбархан арга инээмсэглэхээс эхлэн баяртай өөдрөг сэтгэлээр итвэхийтэй олон зүйлийн үйл ажиллагааг өрнүүлэн сайн энергийг бий болгож түүнийг ашиглан дамжуулж төмөн олонтойгоо хуваалцгаая. Манай сайн энергийн төв та бүхнийг хүсэн хүлээж баярлан угтаж байгаа шүү. Эдгээр хичээлүүдийг гар утаснаас буюу компьютер, телевизээс үзэж болно. Хичээл буугаад хамт суралцсан хүмүүстэйгээ мэндчлэн танилцж, харилцан баяр хүргэн гар атгаж сайн энергийг үүсгэн хүний ертөнцийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоцгаая. За их баярлалаа. Эрүүл инк сайн сайхны хүсэн өрөөж юу бодсон 9 цагаан хүсэл чинь биелэгдэх болтугай гэж энэ сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Аври мөнхөгөөц.